Wolverine өөрийнхөө нөхөн сэргээх чадварын тусламжтайгаар хэдэн зуун жил амьдарч үхлийн аюултай шарх гэмтлэгч ядах юмгүй эдгээд чаддаг. Өнөөдрийн бичлэгтээ Wolverine хэрхэн комик дээр үхдэг талаар хүрэхээр бэлэн боллоо. Бичлэгээ дуустал үзээрэй. Subscribe to the channel. Цусан тутгалцсан логон сая болсон тулаанаас хэсэг амс хийж байгаагаар үйл явдал эхэлнэ. Хэд хоногийн өмнө Reed Richards логонд нөхөн сэргээх чадвараа алдсан. Аз болоход супер хүч чадал хурдан байгаа тулдаал адамантиумын ясаа хөдөлгөж байгааг нь хэлж, Нагасакид байхдаа өртсөн цөмийн бөмбөгнөөс болж ясны хүртэл цасраг итвэхтэй болж цус багдалтай болсон. Сарвууга гаргах юм бол бактери орох болохоор битгий сарвууга гарга гэж гуйсан ч логон хэлсэн болгоныг нь чихнийхээ хажуугаар гаргасан байдаг. Логон ч өөрийнхөө орох дуртай пабта ороод автгаа аваад шархаа ариутгачаад утсаар хин нэгэнтэй ярьж байдаг. Логон бурхан минь, би яг чиний тухай бодож байлаа. Чи Battlestar-ыг мэдэн дэстэй. Түүний бамбай алга болчихож, бамбай наадмантиум болохоор шууд л чамайг бодож байлаа. Би наадахтай чи хамаагүй. Би мэднэ. Чамд санаа тавьдаг хүмүүс байх зүгээр. Чамайг залгасан чинь баяртай байна. Хинт чиний талаар сонсоогүй утлаа. Чи хаана байгаа юм бэ? Би сайн байгаа. Зүгээр л таньдаг хоолой сонсмоор байсан юм. Гэд уцаа салгана. Хөөе хөгшөө. Ахаад нэгийг бас нэг юм сануулъя. Хэсэг хүмүүс намайг сурж ирж магадгүй. Найзууд чи юм уу? Магадгүй гэд гараад явна. Хэд хоногийн дараа хөөе. Дөрвөн шар хайраг. Ямрыг юмтэй? Хамаагүй. Америк л байхад боллоо гэд нүүрэн дээрээ Америкийн тугтай нөхөр хідэн хүнтэй ороод ирдэг. За нэг л бичлээ гэд бууга гаргаад шар хайргийг нөгсөн чинь шууд бууг нь нуглаад логон гэдэг тагжгаар хаана байна гэхтэн чамд энийг өгөөрэй гэж хэлсэн гэд газрын зураг өгдөг. Бага арлыг нь олж очоод дурандаж байгаад нэг хүнээ явуултал иргэдээр байсан завь шууд дэлбрээд өөрсдийнх нь завийг нь логон сэгсрэхэд шууд л үсэрж эргэлүү сэлж байхад нь хүмүүс нь нэг нэгээрээ үхэж иргэдээр очоод иргэн тойрноо хартал энд тэмдгүй логонд алуулсан хүмүүс байдаг. Эцэст нь логон чирж тэр хоёр зодтолдож эхэлнэ. Логон мөргсөөр байгаад гавлыг нь гаргаж ирээд хин чамааг явуулсан гэхэд ногоон хатан гээд шархаа даалгүй үхнэ. Логон ногоон хатан буюу Viper-ийн хотод нэг бааранд хоёр хүүхэн тэвэрцэн сууж байхад нь гаднаас нь нэг нөхөр орж ирээд намайг Goro гэдэг таныг энэ хотын хамгийн аюултай хүнийг хайж байгаа гэж дууллаа. Эрхмээ, та аюултай зүйлээр тоглож байна. Үгүй ээ, энэ тоглоом биш. Энэ бол бизнес. Тэгэхээр танд Viper зарах зүйл байгаа гэж сонслоо. Би энэ новшийн хотод чинь хэдэн 7 хоног хүлээлээ. Мадрипурт байхад сайхан цаг биш байна. Viper сонирхгүй бол би шууд явлаа гэд Iron Man-ийн хуйгны дуулгыг гаргаад ирдэг. Жинхэнэ үгүүг нь шалгаж үзэх хэрэгтэйгээ зүүхт нь эргэн тойронд байгаа хүмүүсийн зэвсэг, нэр ус гэд бүх зүйлс нь гарч ирж байдаг. Goro Viper дээр логон авчираад бараан жинхэнэ би шалгаж үзсэн. Чи юм уу тэнэг? Наатха хин гэдгийг нь мэдхүү. Наа чин дуулганаас 1000 дахин үнэтэй. Энэ талаар уучлаарай Goro. Viper бид хоёрт эртний дүүх бий. Бид эхнэр нөхөр хүртэл болж байсан. Тийм бистэй гэхдээ наатхаа барь гэд хүмүүсэнд дайрахад сарвууга чиргэлгүй ядах юмгүй дийлээд хин намайг алуулах гэж захиасан гэхдээ миний нохоог ялвал бүгдийг нь хилээгээд логон Sabretooth-тэй тултна. Тулаан донд Sabretooth логны нүдийг нь зүсэж логон Iron Man-ы дуулыг шидэж дэлбэлээд яг алуултгийн даваан дээр Death Strike гарч ирж амийг нь аварна. Логон Sabretooth-ыг сулал гэд суллахт нь нохоо зээх миний амийг аварч байна. Чи надаас өөр биш. Хизээч тийм болохгүй. Чи намайг дараа нь өөрөө алах гэж байна. Тийм үгээд яваад өгнө. Чи энд юугаа хийж байгаа юм Юрико? Би энд чиний төлөө ирлээ. Би тийм үнэтэй болчихсон гэж юу? Надад чамтай тулдах тамир алга. Чи буруугаар ойлгоод байна. Чи ганцаараа бусдад ангуучлагдаж байгаа нь биш. Би болон бидэнтэй адил хүмүүс ч бас ангуучлагдаж байна. Viper нэг зүйл мэдэж байгаа гэсэн. Чи мэдэж байгаа юу? Үгүй ээ. Би энэ талаар саяхан л мэдсэн. Би арайч үл аим гарсан. Хинээс? Аагун. Ийм болохоор л чамтай хамтарч дайснуудаа устгах хэрэгтэй байна. Надаа чиний хүч хэрэгтэй байна. Яагаад чиний нүд идэхгүй байгаа юм? Бас яагаад савраа ашиглахгүй байгаа юм? Чи чадвараа алдчихж тийм үү? Магадгүй чиний амиар өөрийнхөө амийг сольж болох юм. Тэгвэл хүрээдэргээд Kitty ирж Death Strike-ийг дийлсэн ч логон унаад өгдөг. Kitty нэг шар тариа гаргаж ирээд логон тарихт нь шархнууд нь баг багаар идэгдэг.
Би өөрийгөө үхлээл гэж бодлоо. Нөхөн сэргээ хийлдэс. Чиний чадвартай чи харьцуулагдшгүйч чамайг баг зэргийн имчилнэ гэд Кити Логан хоёр Япон явж Огүнийг олохоор болно. Токиод нэг парк дотор ойрт болсон зүйлсээ ярилцаж байгаад би нөхөн сэргээх чадвараа алдсан. Одоо хөгшөрч чадна. Үлдсэн хугацаанд ахиж аимшигтай зүйлс хийлгүй байж болно. Энэ бол цорын ганц боломж. Би энэ боломжийг ашиглана. Энэ бүхнийг дуусгаад алга болно. Зүгээр л амьдрна. Чимээгүй газар гихтэн Кити шууд үнсээд бид хизээч юм байгаагүй. Би чамд хайртай. Үргэлж хайрлана. Эсвэл би хангалттай царайлаг биш байна уу? Жин, Роуз, Марико бусдаас нь илүү биш байна уу? Энэ бүх үгсэн хүүхнүүдээс чинь гэхэд Огүн Китигийн биеинд орсон байдаг ба шууд л тулдаж байхад Логан хүчтэй цохиж нэг мүзээ шиг газар орж ирээд өөрийгөө зэвсэглэж эцэст нь Огүнийг ялахад Китигийн биенээс гарч зүгтдэг. Шууд л гадагшаа гарахад нэг хүн зүгтэж байгааг хараад дагаж явсаар нэг агуулхад орж ирэхэд Сайбрыг хүчил дотор уусгаж байдаг. Тэр үнэхээр гайхалтай тулалдсан. Алхад амаргүй байсан. Хүчил хүртэл маш удаанаар уусгаж байна. Энэ ууш энийг хүртэх хэрэгтэй. Надад яагаад гэдгийг хэл. Үгүй бол энэ хүчлэр өхин шүү. Корнелиусын талаар хэл. Корнелиус нэг төрлийн цуглуулагч болсон. Сайбрын арьс, сэлэм, хаашкийн хөшөө. Эднэрийн төлөө их мөнгө төлсөн. Тэр миний арга ясыг хүсч байгаа юм байна, тийм үү? Үгүй. Ядчил шууд биш. Тэр чамааг амьдаар чинь авчир гэж заавар өгсөн. Америк, Невадад байдаг лаборатори. Энэ бол миний мэдэх бүх зүйл. Надад чамаас асуух юм байна. Би зүгээр л энэ хүчил рүү ороод зүгтааж чадна. Харин энэ сав зүгээр л өхөн. Би өөрийг олж чадна. Битгий Огүн. Энэ залуу юу ч хийгээгүй. Тийм. Миний хүч маш сул байна. Прайдтай хийсэн тулаан их хүч зарцуулсан. Миний асуулт бол чи зүгээр л яв. Би энэ савыг гэмтээхгүй зүгээр орхино. Надад тохирсон олоод чамайг хөөхгүй. Үгүй гэвэл би энэ савыг хална. Явах юм бол энийг өгийгээд эмчилдэг тариа гаргаж ирэхэд нь би өөр дамжирсаар залхлаа. Корнелиус намайг очиж байгаа гэж хэлээрээ. Логан Америкт ирж Корнелиусын лаборатори руу явж байдаг. Өөртөө хийсэн сарфуугаа ашиглан замдаа таарлцсан цэргүүдийг алж яваад дээд давхарт гараад хаалга онгойлготол өөрт нь туршилт хийж байсан үеийг эргэн сандаг. Эцэст нь Огүн чамайг ирж байгаа гэж хэлсэн. Чамд баярлалаа. Энд чинь надад маш их цаг хугацаа мөнгө хэмнэлээ. Чи юу хийгээд байгаа юм? Би өгшгүй алуурчин хийснээс өөр зүйлээр дурсагдах эрхтэй. Тэд хийм. Эднэр бол миний эцсийн найдвар. Миний олж чадах хамгийн шилдэгүүд нь чи ч итгэхгүй дээ. Тохиромжтой туршилтын биет олох тамирчин цэргүүдийг миний ажилчид олж авчирсан. Чи хэрэг хүнийг надад хэрэгтэй хэмжээгээр нь хэдэн 100 гарна. Энэ олон жил болоход би бүтээж чадаагүй л байна. Гэхдээ энэ хамаагүй. Чамайг анх хийж байхад чи намайг хийгээгүй. Би чамд эвдэрчгүй сарвоо арга яс өгсөн. Бодоод үз. Надгүйгээр чи баатар болж чадах байсан уу? Миний хөөхтүүд тэд чам шиг биш. Хэлсэн зүйлсийг л хийн. Би бүх зүйлийг нь сайжруулсан. Надад хэрэгтэй зүйл бол адамантиум. Тэгээд л чи миний арга ясыг хүсэе юу? Үгүй ээ. Надад хангалттай байгаа. Гэхдээ олоход их мөнгө зарсан. Тэдэнтэй нэгтгэх нь хамгийн том асуудал. Би чиний чадварыг хуулбарлах гэж оролцсон. Ингэх юм бол миний туршилтын биед амьд үлдэнэ. Энэ үр дүнтэйч хангалттай биш. Тэд өхөж өгсөн биеэс шингэн адамантиум байхад нь гаргаж авах цаг ицсэн ажил. Ноён Логан, та арай дээр зүйлийн нэг хэсэг боломооргүй байна уу? Та ахин баатар болж хүний эм аварч чадна. Тулалтгаан болоод тэднийг аврахад тусал надад чиний нөхөн сэргээх чадвар хэрэгтэй байна гэхтэн Логан гараа зүсээд чадвараа алдснаа харуулхад түүнийг аал гээд нэг нүдэн гэрэлтсэн хүн гарч ирээд Логан руу дайрна. Корнелиус шууд туршилтаа эхлүүлээд чи миний алдааг мэдхүү. Би их бодсон. Би амьтан ашигласан. Чи бол амьтан. Хүмүүс чамааг Wolverine гэж дууддаг. Чи нэрнийхээ амьтны нэршсийг мэдхүү. Гуло. Латинаар Gluttonus glutton. Цусаар цангасан аимшигтай амьтад. Таашаал авахын тулд лалдаг. Чамд тохирсон нэр. Гээл нөгөө хүн нь Логан дэлб нүдээд цонх налаад байж байхад нь яг алах гээд цохихт нь бултаад ард нь гарч ухаан алдтлан цохоод энийгээ бол гэхт нь шууд л үгүйгээд машинаа ажилуулхад
Логон сарвууга гаргаж адамантиум хадгалж байсан хоргийг эвдэлж бүх бие нь адамантиумаар хучигдж эмчилдэг тариаг туршилтанд орж байсан хүмүүс тариад Корнелиусын араас явна. Нисдэг тэргэндээ суух гэж байхад нь түрүүний хагарсан цонх биеинд нь зоогдсон байдаг ба энэ үеэр Логон гарч ирээд бүх бие нь адамантиумд хучигдсан байгааг нь хараад нисгэгч буудах гэж байсан ч айгаад яваад өгдөг. Ядчил би ертөнцийг өөрчлөх гэж оролцсон. Харин чи хүн алхаас өөр юу хийсэн юм гэд шархаа даалгүй үхэн. Логон урт удаан амьдралдаа өнгөрөөсөн сайхан дурсамжуудаа бодон барилгын ирмэг рүү алхаж байгаад сүүлчийн удаа нарны гэрлийг хараад хучигдсан адамантиумаасаа болж амьсгал хураана. Энэ хүрээд өнөөдрийн бичлэг маань өндөрлж байна. Хэрв та энэ бичлэг шиг комиктой холбоотой бичлэг үзхийг хүсвэл лайк болон subscribe дараарай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.